Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд мөнгө угаах гэмт хэрэг нийгэмд далд хэлбэрээр оршсоор байна. Монгол улсын хувьд санхүүгийн 20 гаруй хэмжээ авах байгууллага буюу ФАТФ-ийн хар жагсаалтад багтаж байсан удаач байдаг. Нийгэмд далд хэлбэрээр явагдаж байгаа мөнгө угаах гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэхийн тулд мэргэжилтнүүд дараах арга хэмжээ авахыг зөвлөж байна. Тодорхойлбол Монгол улс санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага ФАТФ-ийн мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхдээ тэнцэх стратегийн дутагдaltaй орны жагсаалт буюу САРЛ жагсаалтаас 2020 оны 10 дугаар сард гарч ирсэн байдаг. Ингэснээр үүсч болох эдийн засгийн олон хүндрэлээс сэргийлэх боломжтой болж чадсан. Гэвч одоо ч далд хэлбэрээр мөнгө угаах гэмт хэрэг гарч байгааг салбарынхан онцлоо. Монгол хүний нэр дээр компани байгуулдаг. Тэгээ хөрөнгө оруулалт нь гаднаас байдаг. Энэ одоо хөрөнгө оруулалт нь бас ижигтэй байх. Мөн одоо монгол хүний нэр дээр газар эзэмшиж ашиглацдаг. Тэгсэн мөртлөө тэр цаанд ашиг хуваарлах гэрээ нь бол гадаадын хүн байх жишээний энэ юм дээр бид нар бол бас тэр болгон тохиолдод байхгүй боловч хаяа бас ийм тохиолдол бол гардаг. За та бүхэн мэдж байгаа Монгол улсыг САРЛ жагсаалтад оруулсан. За тэгээд бас нэг хөдөлгөөн бас гаргасан баг. Тэгэхээр энэ гаргаж ийн гэдэг бол өөрөө Монгол улс мөнгө угаах сурталчилан сэргийлэх ажиллагааг одоо бас өндөр түвшин зохион байгуулж байгаас илэрхийлж байна гэж ойлгож байгаа. За ФАТФ буюу одоо ФАТФ-ийн 40 захирамж гэж одоо энэ зөвлөмж байдаг. Энэ ФАТФ-ийн 40 зөвлөмжөөс одоо Монгол улс бол одоо 39 бүрэн хэрэгжүүлсэн. За нэг зөвлөмжийг бас хэрэгжүүлээд явж байгаа. Ийм одоо амжилттай байна. Тэгэхээр одоо манай улсын хувьд бол мөнгө угаах терроризмтай тэмцэх эрсдэл бол байхыг үс харахгүй. Гэхдээ тийм өндөр эрсдэл бол байхгүй гэж харж байгаа. Энэ мөнгө угаахтай тэмцэхэд нэгдэж ийм том байгууллага байгуулад ийм том зөвлөмж гаргаад энийг хэрэгжүүлэхийг бусад улс орноос одоо шаардж байгаагийн цааш шалтгаан нь бол одоо эрүүл зах зээлтэй л харьцъя. Одоо эрүүл зах зээл эдийн засгтай ийм л улс оронтой харилцаа гэдэг зорилготой энэ зөвлөмжийн одоо шаардлага стандартыг хэрэгжүүлж ажиллахгүй бол одоо бусад улс орн бид нартай хамтран ажиллахаас татгалзаж эхэлнэ. Одоо манай эдийн засаг санхүүд хөрөнгө оруулалтаа оруулахаас татгалзаж эхэлнэ гэсэн үг. Мөнгө угаах гэмт хэрэг нь далд санхүүжилтийн их усүрийг зорилгоо болгон ашиглаж 3 үе шаттайгаар үйлдэгдэгэ. Тодорхойлбол нэгдүгээрт байршуулах зорилготойгоор санхүүгийн системд оруулах, хоёрдугаарт өөр хэлбэрт шилжүүлэх, гуравдугаарт нэгтгэх буюу хууль бус замаар бий болгосон хөрөнгөө хууль ёсны хөрөнгө болгон эдийн засгийн системд нэвтрүүлэх зэргээр мөнгө угаадаг.